1950-аас 60 онд болохоор бүр туйлын ядуу орны нэг гэж явж байгаа шүү. Жилд $57 орлоготой иргэд тий. Samsung ч одоо ингээл electronics ороод хэрэглээд байгаа гэсэн анх бол компани өөрөө үүсгэхдээ худалдааны жижиг худалдааны компани байсан юм байна. Тийм үү. Hyundai Motors гэж байгаа шүү дээ. Hyundai ч юм болохоор анх зөв барилгын construction компани байсан. За Park Chung-hee нэг генерал нь төр гарч ирсэн шүү дээ. Авторитар дэлхийн хэрэгжүүлэхэд засгийн газраас нэлээд авилгалт автагдсан. Одоо авилгал өгж исэн 20 хэдэн одоо бизнесмэнүүд байгаа байхгүй. Тэр дунд Samsung-ийн үүсгэн байгуулагч нь бас байсан. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. 7 хоног бүр тогтмол хөргөж буй Capital World podcast-ийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаад хөрөнгө оруулалтын ахлах зөвлөх тэмүүлэн уралцж бид нарт ээлж дуусынхаа төв болон хөрөнгөний зах зээлийн талаар танилцуулахад бэлэн болсон байна. За өдрийн мэнд. За өмнөх юугаар ч юм болохоор би Казахстаны талаар ярьсан шүү дээ тий. Энэ дугаар дээр болохоор би юутай орж ирсэн? Солонгост орж ирсэн. Өмнөх дээр ч юм бол Солонгос улсын талаар тий өмнө Солонгос. Одоо Казахстан ч юм бол яг манай баруун хил дээр байгаа шүү дээ. За одоо Солонгос бол бараг л манай хил дээр л байна дөө нэр. Яармаг орох зайтай л гэдэг ааш тогтын төгөөс. Зэрэгэлдээ юм шиг л ирж очиж байна даа гэж байна. За тэгвэл юунаас эхэлж ярьцгаана тий. За ер нь ихлээр улсынхан ерөнхий ойлголтын талаар мэдээлэл өгье. Хүмүүс яг нэг Солонгос хэл мэдээд байгаа ч гэсэн ер нь яг ингээд эдийн засгийн өөр айгүй баялаг түүхтэй. За дэлхийд байгаагүй одоо орлогыг одоо нэг жүнд ногдож байгаа орлого жилийн орлого нь бол одоо хамгийн гайхалтайгаар нэмэгдсэн түүхэн жишээ бол явж болж байгаа. Тэгээ одоогийн байдлаар их юм бол нэг 55 сая хүн амтай. Тэгээ дээрээс нь болохоор эдийн засгийн болохоор нэлээд хөрөнгө төрүүлжсэн. Нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь болохоор нэг 1.8 их $80 хэмжигдэж байгаа. Дэлхийн одоо эдийн засгийн үзүүлэлтээр нэг 13 ч ихсэж байна. Хамгийн онцлог зүйл нь юм бол одоо худалдааны салбар нь сүүл нөгөө Сингапур бас ярьжсэн шүү дээ. Ер нь ингээд яг бомбын хэлбэртэйгээр явдаг экспорт импорт байдаг гэд Солонгос улс ер нь нэлээд төстэй. Одоо тэр чинь 70 гарцтай. Тэгээ байгалаараа одоо яг бүс нутгаар их юм бол хоошо хойд Солонгос болчих болохоор яг хэлсэн юу байхгүй. Тэгэнгүүт тэнхээ болохоор экспортороо дэлхийд 6 ч ихсэж байгаа. Ер нь бол нэлээд сайн экспортлогч бас импортлогч орон болоо яваад байна тий. Одоо юу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ экспорт импортын үнийн дүн одоо нийт гадаад худалдааныхаа үнийн дүн өөрөө 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа гэж бас харагдахаар нийтдээ $1.3 их $80 үнэлээд гадаад худалдаа эргэлдэж байгаа. Ер нь тэгээ сүүлийн нэг 70 жил бол ер нь дандаа худалдаа бараг дан нэмэгтэй гэж хэлж болохоор surplusтай явж байгаа. Сонирхолтой ус үлээ. Яг эдийн засгийн ороод худалдаад нь тэгэхээр ер нь бол дийлэхтэй технологийн бүтээгдэхүүнүүд нөлөөлж байна тоо. Тий, ер нь надад тэр орж байгаа. Одоо нөгөө хагас дамжуулагч орж байгаа, машин орж байгаа. За тэгээ нөгөө electronics гэх цахилгаан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэр ер нь их хвшил орж байгаа. Импортлж байгаа нь болохоор дандаа тоног төхөөрөмж, одоо түүхий идүүд гэх мэтчлэнээр улсын хувьд гэх юм бол одоо байгалийн баялаг манайх шигийн байгалийн баялагтай газар шүү дээ. Одоо Казахстан дээр ч гэсэн одоо ойл ихтэй, ураны нөөцтэйгээд тэгмүүд эднийх болохоор ер нь яг байгалийн баялаг тэр нь одоо баялаг болохоор хэмжээний тийм байгалийн баялаг бол байхгүй. Дандаа ер нь бол гол үнц нэмж байгаа зүйл нь одоо үйлдвэр тэгээ боловсруучсан болчиход байгаа юм. Ер нь бол хүн болгон бараг мэдж байгаа бах тий. Түүхийг нь өвч гэсэн нэгдүгээр таны үед Японы ерөөдөө эзэрхийлэлтэйсэн тий. За түүнээс хойш одоогийн нөхцөл байдлыг өвдөх юм бол K-pop болон K-drama за тэгээд нэмээд технологийн шийдлүүд тий. Тэр зүйлсээр ер нь дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг болцсон явж байгаа. Тэгвэл энэ хүртэлх түүх энэ шинжилт хүртэлх эргэлт яг юунаас эхэлв тий. Би нөгөө өмнөх Казахстан дээр ингээд нэг 10 жилээр нь хуваагаад ирсэн шүү дээ. Солонгосын бэлтгэд бол ер нь яг 20 жилээр нь бэлдсэн баг. Тэгээ түүхийн юунаас нь аваад үзэх юм бол яг 2 Солонгосын дайн 1950-53 онд үргэлжилсэн дайнаас хойш ер нь бол аюул сонирхолтой болж эхэлж байгаа юм лээ. Одоо 1953 онд одоо дайн дуусч байгаа шүү дээ. За дайн дуусахад бол ер нь бол одоо өмнө Солонгост одоо арчилсан Солонгост бол яг үндэ хөрөнгө гэхээр юм бараг үлдээгөө дэд бүтцийн одоо автобус, унаа, тээвэр, зам гэд бүх юм нь бол эвдэрч гисэн. Тэгээд тухайн үед бол одоо нэг хүнд ногдох гэсэн одоо нэг хүний жилийн орлогын дунджаар нэг $57 жилийн орлого шүү дээ. Жилдээ нэг $57 болдог ийм юутэй. За эдийн засаг нь бол бүр ингээд шалдаа бууцсан. Дэлхийн одоо хамгийн буурай орнуудын нэг одоо Африкийн орнууд чинь буурай гэдэг нь шүү дээ. Африкийн зарим орнуудаас хүртэл юм ядуу байсан. Тийм түүхтэй юм байлээ. Жилд $57 орлоготой иргэд тий. Одоо шинэ ингээд түүхэн дээрээс харангууд одоо ингээд ургацын үйлрэл дуусаад нэг үйлрэл солигдоход хүмүүс нь одоо
хүнсгүй болсон. Хоолыг нь одоо уулан дээр гараад одоо нөгөө идэж болохоор урамлууд хүртэл түүж иддэг байсан гэдэг тиймэрхүү комментууд бас явж ийлээ. Яг хараад үзэхээр. Тэгэхээр ер нь бол маш ядуу улс байсан. За тэгээд яг энэс болоод болохоор 1960 онд болохоор төрийн эргэлт болсон. Солонгосын дайны үеэр одоо яг нөгөө дайныг ахалж ирсэн одоо Парк Чон-хи гээд одоо генерал нь 1961 онд төрийн эргэлт хийсэн баг. Түүнээс хоошоо болохоор ер нь одоо улс орн болохоор 80-аад он хүртэл авторитар дэглэмтэйгээр одоо төрийн эргэнтэн дандаа цэргийн байгууллагууд гарцсан. Тэгээд ер нь бол төвлөрсөн эдийн засгийн юугаар жишээгээр бол юм хөгжсөн бэл. Энэс өмнөх юм бол одоо улс нь болохоор гол төлөвлөж байсан эдийн засгийн бодлого нь болохоор юун дээр төвлөрсөн байсан. Одоо газар тариалан agriculture дээр илүү төвлөрчихсөн. За дотоодын нийт бүтээгдэхүүний 50% зөвхөн agriculture-аас бүрддэг. За эдийн засгт гол барьж байгаа баримтлал нь болохоор одоо импортлж байгаа бараа бүтээгдэхүүн доош гаднаас импортлж байгаа бараа бүтээгдэхүүнийг одоо substitute хийх буюу орлох буюу одоо дотооддоо өөрсдөө тэр бараа бүтээгдэхүүнтэй үйлдвэрлэе гэдэг бодлоготой явж байгаад за 1962 оноос одоо саяны нөө яриадсан Парк Чон-хи төрд гарч ирснээр одоо удирдлагад орж ирснээр эдийн засгийн бодлого тэр чигт нь өөрчлөлт. За манайх бол одоо ингэж ийм орн байхгүй. Манайх бол экспортлагч орн болно. Тэгээд цаашдаа хэрэгжүүлсэн бодлого нь болохоор дандаа экспорт нэмэх бүр яаж л одоо энэ экспортыг нэмж болохоор байна. За энэ хэмжээ нэмье гэсэн бодлого баримтлсан. Одоо яг тэр хүн бол төрд гарч ирээд хамгийн дөрөнд хийсэн юм болохоор хурдны зам байгуулсан юм л. Бусанаас сөрүүл хүртэлх хурдны замыг байгуулад. За тэгээд тэр чинь одоо нөгөө бомбуудаараа хилчиж байгаа. За бараа бүтээгдэхүүний эргэлт өөрөө сайжирна. Өмнө сая ярьсан шүү дээ нөгөө дайны дараа дэд бүтц гэж байха болцсон. Нийтийн тээвэр унаа, зам тээвэр хөгжөөгүй байсан учраас ер нь бол энэ дээр илүү гол төлөв анхаарсан. За тэгээд нэг хамгийн том хэрэгжүүлсэн одоо энэ сурах бичвүүд дээр яваад байна болохоор эдийн засгийн 5 жилийн хөтөлбөр гэдэг эдийн засгийг сэргээх гэдэг. Энэ болохоор 5 жилийн хугацаатай биш. Ер нь бол ингээд 5 одоо юм юугаар дараалсан юм юу эрчимжүүлж эхэлсэн бодлогод хэрэгжүүлсэн. За тэр нь болохоор эхнийх нь болохоор юу гэсэн юм гэхээр хамгийн их нь ашигласан нь болохоор хөнгөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлээ. За тэгмүүд одоо улсдаа манайх болохоор юуны улс болно, экспортлагч улс болно гэдэг ба шүү дээ. Тэгмүүд газраа дээр нь одоо баялаг байхгүй, байгалийн баялаг байхгүй. Тэгэхээр ер нь бол бид нэр юм үйлдвэрлэнэ. За ер нь бол энэ жишээг болохоор Японы жишээнээс харсан. Японч бас байгалийн баялаг байхгүй нь аюул сайн үйлдвэрлэлтэй шүү дээ. Тэгмүүд яг тэр бодлогыг баримтлаад за манайх үйлдвэрлэгч бодно. Хамгийн их нь болохоор зардал багтай жижиг үйлдвэрүүдийг буюу одоо энэ хувцас байгаа, гутал байгаа. За тэгээд нэхмэл үйлдвэрүүдийг бариад за тэгээд ер нь одоо нөгөө ард иргэд аюу ядуу байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол ажлын байр бий болгоод тэрүүгээр эхлээд экспортлж ихснээр харилц одоо иргэд нь болохоор одоо гаднаас валют дотооддоо олж жоохон эхэлж ирсэн. Тэгэхээр яг ихний шатнд явчихсан. Тэгээ хамгийн сонирхолтой нь анхны хөрөнгөний бирж нь одоо манайх чи 90 он, Казахстанных чи 93 он гэж явж байгаа шүү дээ. Бүр их улсууд ер нь 90 оноос 2000 оны хооронд үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр Солонгос болохоор 1956 онд үүссэн юм байна. Анхны Korea Stock Exchange Сөүлд үүсчихсэн. Энэний гол одоо юу нөлөөлөл нь болохоор би бол Америк байсан байх гэж бодож байгаа. Тэгвэл тухайн улс чинь нөгөө нэг аюу ядуу ямар нэгэн юу байхгүй, бэлэн мөнгөсөл кэшүүд байхгүй, хөрөнгө оруулалтууд байхгүй байх үед Америкийн тэтгэмж бол ер нь бол байнгын чухал үүрэг гүйцэтгэж ийсэн. За тэгээд үүнээс үүдэлээр бол ер нь хөвчлээ одоо нөгөө Америкийн жишгээр нэлээд хөгжиж ийсэн орн баг. Түрүүн харлаа хандуулаарай. Тань түрүүхнийг мэдээ. Apex Capital-ийн зүгээс хөрөнгө оруулагч харилцагч нартаа зориулан аялтай бонд урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Та уг хөтөлбөрийн хүрээнд бонд хөрөнгө оруулалт хийсэн 5 сая төгрөг тутамдаа урамшууллын нэг эрхтэй болж хүссэн улс руугаа аялах 3 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Тус хөтөлбөр нь 2025 оны 8 сарын 1-ээс 10 сарын 1-ний хүртэл үргэлжлэх болно. Хөрөнгө оруул, аял өгөөж өрт. Аялтай бонд. За тэгээд 60 онд бол яг ингээд хөгжлийнх нь одоо эхлэн үсээ явж байгаа шүү дээ. За төр солигдлоо, үйлдвэрүүд барьж эхлээд. За 1970-аас 80 оны сүүл хүртэл бол ер нь одоо хам мөрөн дээрх гайхамшиг Miracle on the Han River гэдэг яг ийм үйл явдал болсон ба. Энэ үед бол эдийн засаг нь маш хурдтай хөгжсөн. 10-аас 20 жилийн хооронд бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь жилдээ бодит өсөлт шүү дээ. Жилдээ 9 орчим хувиар өсөж исэн. За тэгээд энэ ер нь яг дэлхийн одоо нөгөө хөрөнгө оруулагч нарыг татах бас нэг гол шалтгаан болж исэн. Яг тухайд нь одоо том компаниудын инновацууд гарч ирж юу яг ямар үйл явдал болоод төрөлтөө үзүүлэх вэ? За энэ нөгөө юун дээрээс орж ирж байгаа. Сайн нөгөө 5 жилийн хөтөлбөр гэж гарч ирсэн шүү дээ. Эхнийх нь одоо нэг хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж чаа. Тэгээд эндээс болохоор нөгөө үр дүнгууд нь гараад эхэлж байгаа шүү дээ. Эхнээсээ ажлын байр бий болгоод эхэлж байна. Тэгмүүд дараагийнх нь болохоор хоёр дахь шат нь эхэлж байгаа. Энэ дээр болохоор за манайх хөнгөн үйлдвэрлэлийг бол ингээд болчлоо. За дараагийнх нь болохоор хүнд үйлдвэрлэл рүү шилжнэ. Одоо нөгөө нэг хагас дамжуулагч, машин, завь
ган гэх мэтчлээ одоо тэгээ petrochemical гэдэг ер нь бол дандаа томоохон үйлдвэрлэлүүдийг барьж эхэлж байсан. Энэ дээр хамгийн хэрэгжүүлсэн одоо гол нөлөө үзүүлж исэн зүйл нь болохоор хоёр нэгжүүд байна. За эхнийх нь болохоор засгийн газар нь өөрөө болоод ороод ирж байгаа. Болгоо хэрэгжүүлснээр за дараагийнх нь болохоор нөгөө нэг кинонд гараад Чибол гэдэг. Чибол одоо зөвгөө буруу юм. Чиболоо гэж яваадсан тий. Одоо яг тэрнийг нь яг Чибол гэдэг нь болохоор яг санаа нь болохоор зөвөр rich family баян гэр бүл гэсэн санаагаар орж ирж байгаа. За тэр нь яаж байгаа гэхээр ер нь бол одоо яг нөгөө 60 оноос хойш байсан одоо томоохон гэр бүлүүд нь корпорац болсон байгаа шүү дээ үйлдвэрлэл хэрэглээд. За тэдгээрийг бол ер нь бол илүү сайн дэмжсэн. Нөгөө нэг эдийн засгийн гол баримталж байгаа баримталч өөрөө за бид нэр экспортлогч орн болно гэж байгаа. Тэгмээд одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг бол дэмжихэд аюу хэцүү байсан. Тэгээд засгийн газраас хэрэгжүүлсэн болохоор за энэ Чибол буюу одоо rich family бид нар бол ингээд экспорттой холбоотойгоор санхүүжилт өгж болж байна. Зээлийг нь багаар өгж болж байна. За энэтэй холбоотойгоор одоо protection буюу одоо худалдаа хийхэд хамгаалалт буюу одоо тариф тогтоогоод бараа бүтээгдэхүүнээр нь суйрлуулж болж байгаа гэх мэтчлэнгээр нэлээд хандж ирсэн. Rich family гэдэг нь болохоор одоо юу гэж ойлгочлох вэ? Одоо корпорац компаниудтай те гэр бүлүүдийг дэмжиж эхэлсэн гэж ойлгочлох. Биш. Одоо нөгөө нэг юу нүчтэй гэр бүлээрээ эзэмшдэг компаниг. Тэгээд тэр нь одоо ингээд чинь одоо Samsung байлаа гэж чинь Samsung чинь одоо ингээд электроникс ороод хэрэглээд байгаа гэсэн анх бол компани өөрөө үүсгэхдээ худалдааны жижиг худалдааны компани байсан юм байна. Тийм үү? Худалдаа эрхэлдэг. Тэгээ одоо нөгөө Hyundai Motors гэл байгаа шүү дээ. Hyundai ч юм болохоор анх зөв барилгын construction компани байсан. За. Тэгээд 1900 одоо энэ 70 оны үеэс эхлээд энэ хэд чинь нөгөө нэг тодорхой хэмжээнд очоод ингээд дээд хязгаарт очиж тулчж байгаа шүү дээ эдийн засгийн үзүүлэлт light industry-нд болоод тэнгууд тэндээс гарч ирж байгаа юм болохоор босоо интеграц бид нар хийх хэрэгтэй байна. Тэгээд жижиг одоо зах зээл шинээр орж ирж байгаа хүмүүс бол ер нь ингээд байр суурь болоход хэцүү шүү дээ. Тэнгууд нөгөө нэг Чиболууд ч өөрсдөө кэш ихтэй нэр нөлөө ихтэй ер нь бол ажлын хүчин боловсруучны баг бэлэн байсан баг. Тэнгууд тэр хэдэн болохоор өөрсдөө экосистемээ бүрдүүлэнгүүтээ за бид нар одоо дараагийнхаа үйлдвэрлэлийг байгуулъя гэдэг. Тэнгүүдээ Samsung ч одоо electronics руу орж эхэлж байгаа. Юу ч юм болохоор Hyundai ч моторсоо байгуулж байгаа. Моторсоосоо гадна завиг үйлдвэрлэлд эхэлж байгаа. Тэгээд гол зорилгууд нь дандаа бүгдээр нь экспортлох бүх ингээд одоо бүтээгдэхүүн инновацийг гаргаж ирсэн бол тэрийг яаж экспортлж болох вэ? Тэнгүүд энэ дээр гарч ирж байгаа засгийн нөлөө айгүй их байсан. Одоо жишээ нь одоо Дональд Трамп ингээд тариф тогтоогоод байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэрнтэй адилхан ингээд одоо бараа бүтээгдэхүүнүүд дээр нь тариф тогтоогоод эхэлчихэж байгаа. Тэнгүүд ямар юм дээр ингээд тарифгүй худалдаа авалт хийж олон улсын худалдаанаар худалдаа авалт хийж болоод ингээд түүхий хэдүүдийг гам байна, төмөр байна, ойл байна, одоо газрын тус байна. Гэх мэтчлээ одоо мод ч юм уу тиймэрхүү юмнуудыг болохоор татаж авахд одоо гаднаас худалдаж авахд болохоор ямар нэг юу байхгүй. Өөрсдөө үйлдвэрлэлтүүд гэхдээ өөрсдийнх нь одоо нэг эдийн засгт том нөлөө үзүүлж болох бүтээгдэхүүнүүдийг татаж авах. Одоо гол нөгөө нэг тэр эдийн солонгосч хийгээд байгаа юм болохоор өөрсдөө үйлдвэртэй болсон. Үйлдвэр дээрээ ажиллах хүчин айгүй маш бага зардлаар ажиллаж байгаа. Угаасаа орлогод нь бага болохоор маш бага хүчээр тэгээд тэн дээр тэр ажилчин бол үйлдвэрийн үнцийг нэмж байгаа нь тэр түүхийдээ бараа бүтээгдэхүүн болгоод буцаагаад бусад орнууд руу худалдаа гэдэг ерөнхий зарчмыг баримтлаа яваад байгаа. Тэгээд тэрний үр дүнд болохоор ер нь засгийн газар нь бол ер нь нэлээд их том үүрэг. Одоо зөвхөн тэрнээс гадна татаас бас өгж байгаа байхгүй юу? Одоо экспортлж байгаа тохиолдолд одоо жоохон кейс нь хэцүү болоод ирэх юм бол тэндээс төв банкнаас нь санхүүжилт өгж гин. Одоо юуны хөнгөлтэй зээл бас их олгодог. Жишээ нь 1965 6 7 оны үед болохоор бодлогын хүн одоо хадгаламжийн хүн 30 хүртэл үүссэн байхгүй жилийн өмнө хадгаламжийн харилцааны банкн дээр очиод одоо Монгол дээр ч одоо байгаа чинь 15 6% байгаа шүү дээ. Яг ийм хэмжээнд дээр байж ийсэн аа. Энийг 2 дахин нэмэгдүүлэнгүүтээ тухайн үед 30% болгоцсон. Тэнгүүд төв бодлогоор хүмүүс одоо ингээд мөнгө хадгалах нь зөв юм байна гэдээ банкн дээр авчиж өгöd байгаа шүү дээ. Банкн дээр аваачсан мөнгийг нь одоо тэнцэж их хэмжээний бэлэн мөнгө зөвлөрчихгоо тэрийг нь болохоор экспорт нь одоо зориулагдсан одоо автомашин ч юм уу petrochemical product-уудыг ингээд экспортлох гэж байгаа үед нь тэнцэн нь болохоор харилцааны банкуд дээр юутай хөнгөлтэй зээл болгодог маш багаар 10-10-аас бага хувиар энэ төр бас олгож ирсэн кейсүүд. Тэгэхээр чи иргэдээс 30% өгөж төгөр банкн дээр мөнгө төвлөрүүлээд тэрийг болохоор бүр 10%-тэй 10%-ийн тэг 10%-аар одоо зээл болоод байгаа. 10%-аар зээл болоод байгаа гэсэн үг. Гэхдээ тэр нь зөвхөн онцгой кейс дээр зөвхөн экспорттой холбоотой юмнууд дээр л зөвхөн тэгж өгч ирсэн юм л. Гэх мэтчлэнгээр ер нь бол одоо
нөгөө зөвхөн яг экспортод аягүй сайн ингээл төвлөрүүлсэн. Тэгээд энэ юунууд нь болохоор үр дүнтэй байсан уу гэхээр аягүй сайн үр дүнтэй байсан. Тухайлх юм бол 1962 онд одоо юуны Солонгосын экспорт байгаа шүү дээ. Гаргаж байгаа юм болохоор нийтдээ зөвөр 55 сая орчим $10 байсан байгаа. Тэгээд 20 жилийн дараа 1982 он гэхэд одоо 27 тэрбум болоод өссөн. Ер нь бол бараг 5 дахин орчим өссөн баг. Зөвхөн экспорт нь. Тэгээд энэ ч болохоор тухайн улсын одоо нөгөө эдийн засгийн хөгжлийн гүрийг эхлэлийг тавиад өгчөж байгаа шүү дээ. Одоо тэгвэл сайн нөгөө ярьжсэнчлэн өнөөдрийн байдлаар 2024 оны одоо жилийн эцсийн байдлаар болохоор Солонгос экспортороо дэлхийд 6 орж байгаа нийт үнийн дүнгээр 630 тэрбум орчим долларын экспорт гадагшаа гаргадаг. Ер нь нэлээд том юм. Одоо нийлүүлэгч маш амжилттай болоо. Тэгэхээр энэ дээрээс одоо надад зүгээр анзаарч байгаа юм бол тийм. Ер нь хөгжлийн ихэнх шатндаа бол экспортыг илүү дэмжих шаардлагатай гэж харагдаад байна тийм. Хоёрт бас корпорац групп компаниудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэгээ төрийн бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг харагдаад байгаа байхгүй тийм. Тэгжиж илүү одоо нэг татвараа нэмэх ч юм уу те тэр компаниудаас татвар авах гэхээсээ илүүтэйгээр том компаниудад дэмжиж өгчиж ажлын байр нэмэгдэх, за экспорт нэмэгдэх боломжийг бүрдүүлж өгч байгаа харагдаж байна те. Тухайн үед нөгөө нэг улсынхаа төрөнд болохоор авторитар дэглэмтэйгээр нөгөө Парк Чон Хи гэдэг генерал нь байсан. За тэгээд тэрний одоо нөгөө гаргаж байгаа эдийн засгийн зөвлөлөөс нь гаргаж байгаа төлөвлөгөөнүүдийн дагуу явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоогийн арчилсан нийгэмд бол яг ийм жишээг бол ашиглаж жоохон хэцүү. Одоо яг энэ юу ч юм бол Монгол ч гэсэн ашиглаж байгаа, бусад орнуудад ч гэсэн ашиглаж байгаа. Гэтэ бүр ингэ full scale одоо ингэ бүтэн зориулах боломжгүй болчиход байгаа юм л. Жишээ нь одоо манайх дээр чинь яг манайх худалдаан дээр бол ямар нэг одоо нөгөө bargaining power байхгүй болохоор нүүрснээсээ байгалийн баялагаас идэх хараатай болчиход байгаа. Тухайн үед болохоор тэнцэж массыг ер нь бол золиослсон гэж хэлж болохоор одоо жижиг дунд бизнес эргэлж байгаа хүмүүст бол зээл олголт нь худлаа болчихж байгаа. Яг тэгвэл этерж бараа бүтээгдэхүүн их зардлаар аваад одоо том үйлдвэр бариад экспортлоод иж чадахгүй, худалдаалаад иж чадахгүй. Тэгээд экспортлоод өгөө гэхээр нөгөө зээлийн хүч өөрөө өндөр болохоор дахиад нөгөө бизнесээ тэлээ зээл авъя гэдэг банкн дээр очиж шаардлага өндөр болчиход. Тэр ингээ буцаагдаад тэрийг болохоор ямар нөгөө нэг юунууд хангаадсан бэхээр нөгөө нэг чиполууд гэдэг хань нөгөө rich families ч ахиж орж ирэл хөрөнгө сайтай өөртөө бид нарт аваа гарчнаа гэдэг. Тэгээд энэ дээр би ер нь бол буруу бас. Тэгэхээр чи угсаа одоо нөгөө банкны хүү иргэдээс өндөр хүүтэйгээр мөнгө төвлөрүүлээд эхлэхээр жижиг дунд бизнес дээр олгож байгаа зээлүүд нь өндөр хэврээ байдаг юм ба шүү дээ. Одоо тэр нөгөө банк зээл чинь болохоор тэр чиполуудад олгож байгаа тусгай нөхцөлтэй зээл байгаа шүү дээ. Тийм бараг л гэж ойлгож байна. Одоо ер нь экспорт сайн үйлдвэрлэж байгаа гэдэг татаас үүдэг. Тэгээ хамгийн сонирхолтой нь одоо өөрсдөө бас зориудаар мөнгө төсгөртөө унгаадаг гэсэн. Одоо ч за ингээд Hyundai нэг машин юм уу эсвэл завь үйлдвэрлээд экспортлоод тэгэнгүүт вон ингээд олон улсад ингээд өсөж байгаа шүү дээ. Тэгээд өсөөд ирэнгүүт бараа бүтээгдэхүүн худалдаж авахд одоо нөгөө бүтээгдэхүүний худалдаа авалт нь буурах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт төв банкын зориудаар өөрсдийнхөө мөнгийг ханшиг нь одоо depreciate буюу одоо унгаадаг бас байсан. Их мэтчлэнгээр ер нь ингээд аль болохоор яаж бид нэр экспортоо нэмэгдүүлэхийг боломжтой байна. Тэр бүх боломжуудыг нь хангаж өгöd. За тэрнийхээ нөлөөнд нь болохоор экспортлж байгаа. Тэр чинь өөрөө орлого олж байгаа. Нөгөө талдаа хитгэн хүмүүс баяжаад байгаа ч гэсэн цаана одоо нэг ажиллаж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгээд дээрээс гадна гол үн цэн нэмжсэн зүйл нь одоо юу бас болчиход байгаа. Иргэдийн нөгөө мэдлэг боловсролын төвшин. Тухайлх юм бол 1950 оны үед болохоор бичиг үсгтэй хүмүүс аягүй цөөхөн байсан. Нийт хүн амынхаа одоо бичиг үсгт 80% орчим хувь нь одоо бичиг үсэггүй. Одоо нэг Африк орнуудтай зөвлөгдөх гэх юм да. Тэгэхээр нөгөө буураа байсан, бичиг үсэггүй байсан гэхэд дахиад 20 жилийн дараа гэхэд яг эсэргээрээ дийлэн хувийн бичиг үсгтэй боловсралтай болсон. Одоо хамгийн одоо нөгөө үйлдвэрлэлүүд байгаа гэдэг байна шүү дээ. Үйлдвэрлэлүүд анх эхэлж байхад болохоор дийлэн хувь нь одоо 10 жил төгсөөгүй их сургуулийн одоо машин технологи дээр харьцуулахад мэдлэггүй байсан бол 20 жилийн дараа яг тэр хэмжээнд яг байгаагаараа буцаад ингээд яг 180 градус буцаад эргэцээд бүгдээрээ ер нь тодорхой мэдлэгтэй болсон. Тий, мэдлэгтэй бичиг үсгтэй болсон. Тэгээд буцаад хөрөнгөний зах зээл рүү ороход 1983 онд Kospi гэдэг анхныхаа индексийг байгуулсан. Одоо Монголынхаар нөгөө MSCI Top 20 гэдэг манай индекс яваад байна шүү дээ. Тэрнтэй адилхан хөрөнгөний мэржээр байсан юуныхаа индексийг байгуулж ирсэн. Тэгээд энэ үед ч юм болохоор эдийн засаг ер нь бол нэлээд сэргээд эхэлчихэж байгаа шүү дээ. Энэтэй холбоотойгоор иргэдийн боловсролд анхаарч эхэлснээс холбоотойгоор харилцагч нар буюу одоо нөгөө иргэд маань өөрсдөө хөрөнгө оруулалтын талаар аягүй сайн мэдлэгтэй болоод ер нь бол зах зээл рүү оролцоо нэмэгдэж байгаа. Тэрнээс гадна одоо нөгөө том үйлдвэрлэлүүд барих компаниуд чинь ард иргэдээс хөрөнгө татах зорилготойгоор одоо IPO хийгээд одоо ер нь бол хөрөнгөний зах зээлийг нэлээд сурчилсан юм үйл явдлууд болж ирсэн.
За тэгээд яг энэ одоо 1990 он хүртэл хийх юм болохоор одоо юу л гэж нэрлэдэг байгаа юм да. Нөгөө хам бүрний гайхамшиг гэдэг. Тэгээд энэ болохоор нөгөө нэг гадны хөрөнгө оруулагчдыг бол ер нь нэлээх татаж эхэлсэн. Одоо жишээ нь сүүлд би буруу санаагаад 88 онд ч нөгөө Солонгосын олимпийн наадам болсон шүү дээ. Тэрэн дээр бас яг нөгөө өөрсдөө бас нэлээд сайн харуулж чадсан болов уу гэж би бас бодож байгаа. Тэр олимпийн үеийн одоо нэг жишээн дээр бас юу хөтөд юм лээ л тээ. Фэйсбүүк тэнгуүтэл 80 онд ч бослого болж байсан шүү дээ. Нөө алдартай оюутны бослого гэдэг. Тэнгуүтэл оюутнуудын бослогыг дарж авах зорилгоор цэрэг хүчин буцаагаад иргэдийн хэсрэг босоод эхэлсэн ч юм уу те. Тэр том бослого болж байсан. Олон өөрөгдсөн бослого болсон ч гэсэн нөгөөдийн эсрэг тал болсон ч гэсэн эсрэгээрээ ард иргэдтэй те бас урам зориг өгсөн. Бид нар тэмцээд нийгмээ эргүүлж болох юм байна гэсэн урам зориг өгсөн гэж байгаа. Тэнгуүтлээ 88 оны олимпиад мөн эдийн засгт ямархуу үр хөж өгсөн гэхээр дэлхийн ерөнхийдөө анхаарал бол Солонгосыг харах өнцг нь жоохон ядуу буурай орн те. За дээрэс нь дотроо өмнөнтэй байгаа. Тийм болохоор одоо гадны хөрөнгө оруулагч нар орж ирэх магадлал багтай ч юм уу те байсан. Тэнгүүтэл олимпик бие дагаад зохион байгуулж чадсанараа дэд бүтцээ нэгт сайжруулж байгаа те. Тэгэхээр одоо метро, нисэх онгоцны буудал, хурдны зам, за тэгээ зочд буудлууд зэрэг стадионууд зэрэг те нөгөө бүтээн байгуулалтуудыг хийснээр улсынхаа дэд бүтцийг нэгт сайжруулж чадсан гэж үздэг юм байна. Нөгөө талаараа болохоор олимпик зохион байгуулсан. За тэгэхээр жуулчд их очсон гэдгээрээ одоо нөгөө дэлхийн анхаарал буцаад Солонгос руу төвлөрөөд эхэлж байгаа. Тэгэхээр илүү хөгжингүй орн юм байна гэдэг үндсэн дээрээс гадны хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн ч юм уу те. Олимпик тэгэхээр бас хөгжилт нэлээ өндөр хэмжээгээр оруулсан гэж үздэг юм л те. Тий наадхан дээр чинь бас тодруулахад одоо ингэж 80 оны бослого гэдэг ч байгаа шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө Парк Чун Хэ гэдэг нөгөө генерал байгаа шүү дээ. Авторитар хэлмийг хэрэгжүүлсэн. Энэ хүн болохоор 79 онд алуулсан мэт. Тэгээд яг тэрнээс хойш нэг худалгүйгээр ер нь бол ингээд юу арчлал руу илүү шилжээд тэгээд тэр хүний үед нөгөө байгуулсан бас нэг том юм болохоор дэд бүтцийн суурийг сайн тавьж өгсөн байна. Одоо дэд бүтцийг яагаад сайжруулах шаардлагатай болсон бэ гэхээр тэр чинь одоо нөгөө компани одоо ашигтай ажиллах маркетинг гэж байгаа шүү дээ. Тэгмээд автобустай, замтай байх юм бол одоо тэр компаниудын ашигт ажиллагаа нэмэгдэх гээд байгаа байхгүй. Одоо зардлууд нь буурчин, зам тээвэр тавьчих юм бол бензиний кост нь багасаад бүтээгдэхүүний одоо нөгөө маржин өөрөө өсөж өгөх боломжтой. За тэрнээс үүдэлээр ер нь бол яг энэ нөгөө 60-аас 80 оны хооронд бол бас тэдний засгийн газар нь бол нэлээд бас дэд бүтцээр нэлээд хөрөнгө оруулалт хийжсэн. Хоёр дахь нэг сул тал дээр сайн нөгөө гадны хөрөнгө оруулагч гэдэг чинь шүү дээ. Яг энэ дээр нөгөө хаалттай нийгэм байсны сул тал нь болохоор яг гадны хөрөнгө оруулагчд орж ирж болж ийсэн. Гэхдээ тэн дээр нь одоо нөгөө квот ч одоо лимит тогтоогод өгсөн байл. За гадны аж ахуйн нэг юм уу иргэн бол одоо хөрөнгө оруулалт юм хувьцаа ингээд авах юм бол энэ хувьас дээш ингээд авах боломжгүй ийм гатуу дэглэмтэйгэр одоо ингээд лимитлждэг. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч нар орж ирэх бас жоохон хэцүү тийм юу байж байгаа. Тэгээд 1987 оны чинь би буруу санаавал юу руу шилжсэн санагдаад нарчилсан нэг юм уу тийм яг нөгөө сонгуулиар байнга докторжиж эхэлсэн гэж явдаг хаа. Буцаага дахиад 20 жилээр нь одоо явуулаад 1990-с 2000 он хүртэл ингээд хараад үзэх юм бол яг нөгөө одоо юуны дараа гэсэн үг шүү дээ, олимпийн дараа гэсэн үг шүү дээ. Ер нь бол эдийн засаг бас нэлээд хурдтай явж ирсэн. Энэ үед ч юм болохоор 1950-аас 60 онд болохоор бүр туйлын ядуу орны нэг гэж явж байгаа шүү дээ. Одоо $57 жилдээ болдог байсан бол энэ юу нь бол нэмэгдчихсэн. Орлогын түвшнээр одоо дундаж орлоготой орнуудын нэг рүү шилжээд дээшээ үсрээд ороод ирсэн байна. За тэгээд эдийн засагч юу нь бол нэлээд өсөлттэй, нэлээд гайгүй явж идэл 1997 онд нэг Азийн юу болсон. Эдийн засгийн хямрал болоод за энд бол хамгийн өндрөөр одоо хохирсон одоо нөлөөг өөртөө мэдэрсэн орн бол ялчгүй Солонгос байж таарсан. Тэгээд тухайн зүйлд одоо юунаас болов гэхээр ер нь бараг буцаа нөгөө чибол юу лээ? Чибол тий. Чибол. Тэр нөгөө буруу дуудаж иж магадгүй. Тэгэхээр энэ талаар мэддэгтэй хүмүүс мөн коммент бичээд хэлээд өгөөрэй тий зөвөр. Одоо нөгөө саяны дээр нөгөө Rich Family чинь засгийн газраас маш их нөгөө хэмжээний зээлжилт авсан байгаа шүү дээ. Тэгээд зээл аюу их авсан. Тэгээ нөгөө мэдээллүүд ил тод өгдөггүй. Тэгээ санхүүгийн одоо доторх санхүүгийн байгууллагууд нь юу биш. Тийм яг би даасан хүчтэй биш, ер нь хараа хяналт өндөртэй. За тэгээд дараагийн нь болохоор богино хугацааны гаднаас авсан хөрөнгө оруулалт ихтэй байсан. Зэрэг асуудлуудаас болоод ер нь бол тэдгээр одоо нөгөө Rich Families-д маш хэмжээгээр нөлөөсөн. Тэгээд дараа нь болохоор Won өөрөө олон улсын зах зээл дээр бусад одоо мөнгөний өсгөртэй харьцаан дээр маш хэмжээгээр унсан. За дараагийнх нь болохоор Коспигийн индекс гэдэг жийсэн шүү дээ. Индекс ч юм бол ер нь яг 1990 он гараад нэлээд өсч эхэлсэн. Хөрөнгө оруулагчны олимпийн дараа
ер нь бол нэлээд гайгүй болоод ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг жилийн дотор болохоор 50%-ийнхаа үнцний явал алдчихж байгаа. Тэгэхээр ер нь бол гадны хөрөнгө оруулагч нар нөгөө юунаас гараад байна гэсэн үг. Гадных ч ихтэй дотоодынх нь хувьцаануудаа зараад ер нь бол нэлээд хүнд болоод өсөлт хүнд болж ирсэн байна тий. За гэх мэтчлэнгээр бол одоо 2000 он бол дуусж байгаа. Тэгээ 2000 он гарснаас хойш бас одоо ер нь бол дэд бүтцийн асуудлыг шийдчихэж байгаа. Эдийн засгийн суур үзүүлэлтүүд нь одоо чиглэл нь гараад ирэх захиал нөгөө экспортлдог хэвээрээ. Тэгээд яг энэ бодлого хэрэгжснээр сүүлийн 20 жилийн хугацаанд бол дотоодын нийт бүтээгдэхүүн бараг 4 дахин өссөн байна. 2001 онд нэг 505 тэрбум байсан бол одоо энэ чинь 1.9 их $80 үнэлгээтэй болцсон яваад байна. Тэгмүүд яг одоо нөгөө өмнөхтэйгээ харьцуулбал аягүй сонирхолтой байсан шүү дээ. 1950 оноос хойш дайм боллоо, хөнгөн үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэл, экспортууд гэх мэтлээ одоо энэ орж ирсэн бол энэ дээр бол яг нэг тийм амар онцлог нөгөө тийм хүнээлтд бол нэг яваагүй. Яг л нөгөө суур одоо тухайн өнгөрсөнд гарсан юмнуудыг илүү хөгжүүлээл бараа бүтээгдэхүүн сайжруулаад хүмүүсийн боловсрол нэмэгдээл эхэлчихэж байгаа. Энэ дээр яг хөрөнгөний зах зээл өөрөө амар сонирхолтой болоо олонний анхаарлыг татаж эхэлсэн. Одоо гадны нөгөө нэг шинэ олон улсын валютын сангаас оруулж ирсэн нөгөө журмууд байгаа шүү дээ илүү нээлттэй болох. Тэр юунууд чинь олон улсын хөрөнгө оруулалт айгүйх татаж эхэлсэн. Гадны байгууллагууд өөрсдөө байгууллагаараа орж ирж байгаа хувь хүмүүс бас хувьцааг авах боломжтой болоо ороод ирж байгаа. За иргэдийн мэдлэгч гэсэн ер нь бол ингэ боломжтой энэ зах зээл байдаг гэдэг ойлгомжтой хөрөнгө өсөх боломжтой гэдгийг дагаад ороод ирчихэж байгаа. За тэгээд эн чинь 2005 онд нөгөө 1956 онд байгуулсан Korea Stock Exchange байгаа шүү дээ. Тэр байгаа. Тэгээд бас 1980 онд нэг үүссэн Kosdaq гэдэг бас нэг бирж байгаа. Одоо энэ Америк Nasdaq гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан venture capital технологийн компаниудад илүү зориулсан. Тэр тэгээд Kosdaq байгаа. За тэгээ нөөхөн болохоор Korea Futures Exchange гэдэг юм 3 байгууллага нийлээд шинээр одоо ингээ 3 дэд бүтцийн байгууллага нийлээд нэг болоод Korean Stock Exchange гэдэг одоогийн үүсээд тэгээ одоо бүх яг нөгөө юунууд чинь нэг доороо одоо нэг системийн доор ороод тэгээ яваад эхлэхээр бүх юм нь ойлгомжтой нэг системээр дамжуулаад бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хайрлагч нар хийж болдог болоод одоо тэгэхээр нэг хөрөнгөний биржтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. 3 бирж нийлээд хэрэг чинь яг энэ ч болохоор нөгөө тухайн үедээ байсан байхгүй. Тэгмээд одоо бол биржүүд нь бол олон доош одоо нөгөө локейшноос шалтгаалаад юун дээр болохоор яг хамгийн том дэд бүтцийн байгууллага нөгөө Korea Stock Exchange гэдэг том дэд бүтцийн байгууллага болчихж байгаа. Тэгээд IPO хийж байгаа компаниудын тооч нэмэгдсэн. Тэгээд тэрийг дагаа зах зээлийн үнэлгээнээс нэмэгдээд эхэлж байгаа. Миний санаж байгаа нэг 2500 орчим компани бүртгэлтэй. Тэгээд зах зээлийн үнэлгээ нэг $2.80 үнэлгээтэй явж байгаа. Тэгээд энэ дээр болохоор буцаад хамгийн нөгөө сонирхолтой компани гэдэг би нэг яриад байдсан шүү дээ. Тэгмээ тэрэн дээр орж ирж байгаа нь болохоор Солонгос их төр бол угаасаа ямар ч одоо сонголтгүйгээр Samsung л орж ирсэн. Samsung ч одоо зөвхөн юу гэлгээр хөрөнгөний зах зээлд нөлөөт хийхгүйгээр дотоодын нийт бүтээгдэхүүний одоо тэр орлого аягүй өндөртэй. Одоо үндсэн намсан корпорац болсон байгаа шүү дээ. Тэгмээ Samsung-ийн чинь жилийн орлого нь өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа 20 орчим хувьтай дүүцгээр байгаа байхгүй. Яг зөвхөн орлого л даа энэ зарлууднаас гэхдээ маш их хэмжээний орлого улсдаа оруулж ирж байгаа. Одоо хөрөнгөний зах зээл нөгөө Kospi гэдэг индекс байгаа гэсэн шүү дээ. Тэрнийхээ ер нь бол нэг 14.5 орчим хувь өнөөдрийн байдлаар эзэлж байгаа. Энэ болохоор нөгөө сүүлд мэдээ гараад компанийн зах зээлийн ханшин унцаа. Тэнгүүд нөгөө нэг энэ ч одоо индекс тухайн аливаа индексийг чинь 2 3 төрлөөр юу байгаа шүү дээ. Англиад байгаа. Тэнгүүд Солонгосын Kospi болохоор нөгөө зах зээлийн үнэлгээгээр эзлэхүүнээр одоо market capitalization-ээр эзэлдэг. Тэгмэд зах зээлийн үнэлгээ өндөр байх тусмаа одоо тухайн индекстэй эзэлж байгаа хувь нь өндөр байдаг. Тэгмэд хувьцааны ханшин уурчсангууд одоо өмнө нь бол 20% гэд ер нь бол дунджаар нь 20% эзэлдэг байсан бол одоо тэр нь буураа нэг 14.5 болсон. Тэр компанийн хувьцааны ханшин дуурснаас нөлөөтэй гэсэн явж байгаа. Kospi индекст одоо ер нь хэдэн компани байна? Яг Kospi гэдэг чинь бас дотроо хэдээ салаад байгаа. Kospi 100 200 гэж байгаа. Тэгээ ерөнхий Kospi гэж бас яваад байгаа. Тэгмээд ерөнхий Kospi ч юм болохоор одоо ерөнхий одоо хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй байгаа бүх компаниудыг оруулсан заавчлал. Тэгмээд одоо жишээ нь total index гэдэг ойлгож болно. Хөрөнгөний зах зээл дээр байгаа. Тэгээд тэндээс нөгөө Kospi 100 гэх юм бол одоо нөгөө top 500 гэдэг шиг top 100 орчдөг. Монгол дээр ч юм болохоор MSCI 20 top 2 ороод идэг. Тэгж хэл явж байгаа. За тэгээд яг хоо Samsung-ийн хувьцааг бас манайхаар дамжуулаад авч болно. Хөрөнгө оруулж болно шүү. Маа гадаад ярилж байгаа. Дамжуулаад хөрөнгө оруулах боломжтой. Мэдээж гэхдээ яг компани бол одоо нөгөө үндэстэн дамнаас одоо нийт
зах зээл одоо Nvidia зэрэг яригадаад байдсан шүү дээ. Тэгмээд бас дэлхийн одоо semiconductor-ын нийлүүлэлтийн хэмжээлэг нь бас 60 орчим өөрсдөө дангаараа эзэлж байгаа охин компаниудаар дамжуулаад явж байгаа. Нэлээд том үзүүлэлттэй компани явж байгаа. Тэгэхээр энэ компанийг яг бид нар бас хэрвээ хөрвөр оруулагч нар сонирхох юм бол судалгаа хийгээд тавьшуултаад өгч бас болох байна. Тэгээд тэрнээс гадна Samsung-ыг ярьсан дээр нэрээ Samsung-ийн нэг тийм сонирхолтой түүх бас байлээ. Тэрний үхээр нөгөө нэг Park Chung-hee нөгөө генерал нь төр гарч ирсэн шүү дээ. Авторитар дэглэмийг хэрэгжүүлэхэд. Тэгвэл тухайн үед нь болохоор одоо өмнөх ерөнхийлөгч нь болохоор засгийн газраас нэлээд авилгалт автагдсан. Бас нөгөө томоохон корпорациуд нэлээд ингээд байнгын нөлөөлөлтөй болчихсон байсан. Тэгээд тухайн авторитар дэглэм гарч ирснээрээ одоо авилгал өгж исэн нийтдээ нэг 20 хэдэн одоо бизнесмэнүүд байгаа хгүй. Тэдгээрийг бүгдийг нь барьж хориод шоронд хорж исэн юм бэл. Одоо өөрсдийнхөө бизнесийг хөгжүүлэхийн төлөө авилгал өгөөд ер нь бол улсын юунд бол муугар нөлөөлөд нэг тэр дунд Samsung-ийн үүсгэн байгуулагч нь бас байсан. За авилгал өгсөн. Тий авилгал өгсөн хүмүүс тий ер нь бол хоригдох хэрэгтэй байсан хүмүүс байсан. Гэхдээ яг тухайн үед нь Солонгос байхгүй байж таарсан би яг юм дээр бол тэмдэглэлээр дэ бичсэн. Гэхдээ яг байж байгаа тэрнээс өмнө дөрвөж гарчаад буцаж орж ирсэн юм гэдэггүй. Гэхдээ ядч байсан. Тэр баримтлагаанд бол ороогүй. Гэхдээ буцаж ирэхдээ нөгөө генералтайгаа одоо ингээд хилцэл хийгээд ингээд шоронд орохгүй. Гэхдээ бид нэр ингээд улсад ингээд маш их эрэг нөлөөгөөр ингээд нөлөө үзүүлнэ. Экспортыг бол ингээд сайн юу яа гэдэг. Тийм хилцэл байгуулж иж буцаж Солонгост ирсэн тийм л. Тэгжиж одоогийн Samsung корпорац үүссэн. Тийм ингээд цаашаа үүссэн. Тэр үед бас яг ингээд баригдаад хоригдсон бол Samsung яг цаашаа гэж electronics-тай болоод яваач өгөөч бас энэ. Гэхдээ бас амлалтаа биелүүлсэн байна тий. Шоронд орох. Гэхдээ одоо энэ нөгөө нэг юу ч юм Rich Family нөө Chadwell гэдэг байгаа чинь бас явж байгаа нэгэл Samsung-ийн одоо гэр бүлийнхаа нөгөө нэг юугаа шүү дээ. Family tree байгаа. Тэгэл тэрүүгээрээ ингээл дараагийн удирдлагууд ингээл тогтоол явал тэдгээр үеийнх нь Samsung-ийн тэдгээр үеийн үг л юм билээ. Бас сонирхолтой түүх байна тий. Тий, ер нь ингээд миний бэлтгэсэн юм бол ингээд дуусж байгаа. За тэгээд эцэст нь ингээд юугаа дүгнэдэхэд бол айгүй мундаг арт юм байна. Одоо нэг 50, 60, 70 жилийн хугацаанд бол дэлхийн хамгийн буурын орноос одоо хөгжингөө орон болтлоо хөгжижсэн. Эдийн засгаараа 13-т орж байна. Экспортоор бүр топ 6-ад багтаад байна. Тийм болтлоо хөгжиж чадсан. Тэгээд одоо уламжлалт эдийн засгтай орнуудтай харьцуулах юм бол маш баялаг түүхтэй. Одоо жишээ дайн боллоо, дундуур нь дэлхийн 1-р дайнд орчиж байгаа. Тэгээд дахиад колоничлогдчихж байгаа одоо нөгөө Японы хэрэгшээлд байж байгаа. Тэгээд дараа нь хоёр намаараа хоорондоо салаад дахиад байлдаад иргэний дайн үүсчихэж байгаа. Тэгээд тэндээсээ гарч ирэхдээ дэлхийн хамгийн буурын орн байж байгаа. Өнөөдрийн хүртэл явсан гэхээр ер нь бол нэлээд баялаг түүхтэй. Эдийн засгийн одоо яг энэ зарим онлуудаас нь болохоор их сургуулиуд дээр бас заадаг. За ер нь бол иймэрхүү юмуд хэрэгжүүлж исэн. Гэхдээ энэ бол ер нь яг хэрэгжсэн баг анхны тохиолдол байдаг байна. За би өнөөдөр сонирхолтой сэдвийг хуваалцсан. Тэгвэл баярлалаа. Ерөөсөө Солонгосыг энэ өнцгөөс нь ч юм уу те түүхийг нь өмнө зүгээр ханд танцээр гарч юм хүмүүсээ сонсч байсан ч гэсэн ингэж гүнзгий орч юм шинтээ сонсч үзээгүй юм байна. Энэ дундаас би өөрөө харин нэг дүгнэлтээ гэж бодоход ерөөсөө Солонгосчууд аюу тийм нэгдэж чаддаг ард юм шиг санагдлаа л да те. Одоо жишээ нь 60 оны бослого, 80 оны бослого те төр эргэлтээ хийж байгаа. Тэр нь бол нэлийн том хэмжээний бослогууд болж байгаа тийм ард иргэдтэй итгэл найдвар өгсөн бослогууд болж байгаа. Хоёрт 97 оны тэр Сахиугийн хямралын үеэр тийм өөрсөндөө байгаа хамгийн л дүнсэтэй зүйл ч тийм одоо алтан идэллээ төрдөө хандивлаад за тэгээ эдийн засгийнхаа сэргэлт эхлэх тохиолдлыг нь бас тавьж өгч чадж байгаа. Зүгээр өнөөдөр яриас дүгнэхэд ингэж харагдаж байна. Шамжиг юу санагдав? Би яг одоо энэ нөгөө авторитар дэглэм гэдэг байгаа шүү дээ. Энийг ч одоо нөгөө нэг дарангуйлал хүнд хэцүүгээд гэтээ яг ямар ч нөгөө хоёр төлөлтэй байж болдог гэдгийг л амар сайн харуулсан даа тийм. Одоо ингэ хүний эрх чөлөө гэж алга хэсэг бүлэг хүмүүс л хүчтэй байгаад байна гэдэг. Гэтээ яг тэр зүйлийг яг зөв хэрэгжүүлснээрээ яг энэ одоо эдийн засгийнхаа хөгжлийнхаа суур ойлголтод тавьсан. Тэгэхгүй бол өмнөхшөө одоо 1953 оноос хойших 60 он хүртэлх эдийн засгаар явсан бол бас ядуу үеэрээ экспортлолт одоо төвлөрсөн биш импортын бараа бүтээгдэхүүн одоо өөрчлөн гэдэг. Тухайн үед ч одоо жишээ нь бас юунуудаас хэрэгжиж ийсэн л да. Газар ахин гэд төлөвлөж ийсэн. Дэд бүтцүүдийг ахиж сэргээх гэж нэлээд дууралж ийсэн ч тэр л бүгдээрээ бүтэмжгүй болоод ийсэн. Тэгээд тэр үед нь болохоор яг шин дэглэм тогтож 20 жил үргэлжилсэн дэглэмээр ер нь бол нэлээд суур үнсүүд нь бол тавигдсан гэж бодоод байгаа. Өнөөдрийн имчилгээний маань дуустал нь үзсэн танд баярлалаа. Хэрвээ та сонирхохыг хүссэн улсынхаа түүхийг сонсомоор байвал комент хэсэгт тухайн улсын нэрийг бичүүлдэгээрэй. Ингээд дараагийн имчилгээгээр уулзцгаая. Баярлалаа.